Анх хичээлж байгаа хүмүүст хийх хэрэггүй хоёр дахь дасгал. Энэ ерөөсөө бас хэрэггүй. Мөрний ардл гэж бодоод хүмүүс ер нь хийдэг. Ихэнх нь тэгээд яг энэ дээр анх эхэлж байгаа хүмүүс мөрний ардлаа мэдрэхгүй ихэнхдээ сэрвээ терапевт болчихсон ажиллаулаад байдаг. Тэгэхээр энэний оронд эрзэнтэй юм уу жижиг гантилтыг хийвэл зөвхөр. Одоо фитнес болгонд ийм эрзэн байгаа те. Яг ингэж зогсоод тэгээд гол нь далбаага чангалаад мөрийг дээш нь доош нь хөдлөхгүйгээр далбаага чангалах байхгүй. Эхлээд далбаага чангалаад ингэж барьж агаад тэгээд зөвхөн мөрний үеэр 1 2 нэх хоош нэх явуулаач хэрэггүй. Ингээл мөрний ардл зөвхөн энэ мөрний үеэр л хөдөлгөн ингээл болоо 1 2 3 ингээд мөрний ардл бол ингэж хийвэл илүү үр дүнтэй. Ихэнх нь мөрөө ингэж давхар ингэж өргөд байдаг. Тэгхгүйгээр далбаага чангалаад мөрөө дээш нь доош нь хөдлөхгүй нам түгжиж барьж агаад тэгээд энэ мөрний үеэр зөвхөн мөрний ардл. Эсвэл гантилт 2 гантил барьж агаад ингэ явсан ч болно. Энийг тэгээд ерөөсө тоолох шаардлага байхгүй. Яг мөрний ардл хилээд бүр өвдөд тэр өвдөлтийг бүр 100% мэдэрдэг болтлоо хийх хэрэгтэй.